Пенобарбитал эмийг тун хэтрүүлээ олгосноос 16 нэрийг хордуулсан их Монсемийн сангийн ажилтнуудыг шүүхэрл яг одоо дүүргийн эрүүгээр ганхашны 2 дугаар шүүхэд болж байна. Шүүх хуралд тус эмэнд хорцсон 16 нэрийн эцэг их ар гэрээхэн ирсэн байгаа юм. Эцэгчүүдийн зүгээс бидний хүүхдүүд эмэнд хорцсноос хойш байнга өвдөж эмнэлэгт үзүүлэн хэвтэн эмшүүлж байгаа. Цаашид ямар хүндрэл үүсгэхийг хэлж мэдэхгүй байгаа юм гэсэн юм а. 400 мг өглөө 2 орой 2. Тэгээ шууд унтамхаараад нүдэн ухтаад амнаас нь хөөстө өршүүлс яваад тэгэл ирсэндээ эмнэлэгт. Одоо бол ер нь айгүй хархиттай хөлрөн айгүй харшилтай унтахтаа ер нь бол байнга уйлна хошиг гэдэм тэрхний дараалал болт тэгээд тийм л энэ 21 хоногт байхдаа уусан шаралттай байна гэд 0.5-аар бичиж өгсний нөгөө эмзүүч нь буруу яагаад тийм 2 давхарлж өгөөрөөгээд тэгээд өглөө 2 орой 2-ыг уугаад 400 мг-ыг уугаад тэгээд эмнэлэгт ирсэн. Тэрнээс хойш хэдэн удаа эмнэлэгт эмчнэрийн зүгээс ирнэ ямар байр суртаагаа л дахиад ямар нэг хор нөлөө илэрхгүй гэж тухайд хэв мэдээллийн хэрэгслээр мэдээлэлсэн тийм ээ. Аха. Тэрнээс хойш ер нь бол тэрнээс хойш байнга ханаад эмнэлгээр бүрдaan эмнэлгээс ирээс салахгүй байгаа. Манайд хувьд бол тэгээд эмчнэр бол нөгөө цусандах концентрацийн хэмжээ хэвийн орсон гэх тэгээд эмнэлгээс гаргасан юм байлээ. Тэгээ одоохонд бол сайн мэдгүй ер нь бол тэр эмнэлгээс гарснаас хойш байнга ханаад хөөрнө. Тархлаа айгуу муутай болцоо. Байнга одоо ер нь эмнэлгээс ирээс салахгүй байгаа. Одоо ерөн шүүх хурлын эцэгчүүдийн зүгээс ирнэ. Одоо ер нь эмийн санчтад ер нь ямар хариуцлага хүлээлгээсэй ч гэдэг юм уу. Өөрхөн байр суурьтай бол эмийн сангийн зүгээс ирнэ ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгснө үү? Тийг нөхөн төлбөр сэтгэл санааны хохирол тэгээ цааш одоо юу ч гарахыг мэдэхгүй ямар ч юм хэдэн насанд нь ч гарахыг мэдэхгүй юм чи бас хохиролгээд ихж байгаа. Тэгээд эмзүүч нь одоо жирэмсэн хүн болохоор сайн мэдэхгүй л шүү дээ ямар. Тийм 5 сартай жирэмсэн гэсэн. Унтамхай байдал гэл анх идэрчсэн тэр нь гайгуулчаад цочдөг болсон, хөлөрдөг болсон гэл бүх хүн л ярьж байгаа. Гидсэн жоохон гүйлгэдэг, бөөлждөг. Гэсэн гээд. Эцэгчүүдийн зүгээс одоо ер нь ямар байр суурьтай байгаа шүүх хуралдаанд? Одоо бид нар шүүх хуралдаанд өөрсдөө ингэж биеэр ирэл оролцож байна шүү дээ хүүхдүүд ирэл. Тэгээ ер нь бол гомдолтой л байна. Хэдүүд яаж ч илэрх юм, ямар хорс илэрх юм бид нар мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр эмчнэр ч ялж мэдэхгүй байх шүү дээ. Тэгэхээр чи бид нарт бүр л хэцүү үстэй. Одоо цаашид ямар зовир илэрх бол яах вэ гэж бид нар чи байнгын хүүхдээ ингэхүү тэхүү үзүүлэх үү гэл тийм л яриад байна шүү. Монсемийн сангийн зүгээс ирнэ эцэгчүүдэд нь ямар байдлаар хандж байгаа бол ямар байр суурьтай байгаа бол? Монсехан бол нэг юм шимчд үзүүлсэн саяхан. Тэ. Өөр эмнэлгийн тусламжлал одоо энэ тэнд үзүүлэх хүүхдээ яах вэ хөө гэж бид нар ярьчлаа шүү. Одоо эрүүл мэндийн яамнаас нэг ихнэлгээс нэг үзүүлж байгаа. Монс ихнэлгээс эмийн сангийн жор оригч Эрдэнэчимэг нь өнгөрсөн 8 дугаар сарын 8-наас 9-нд пенобарбитал эмийг эмчийн жороор нэраа хүүхдүүдэд олгохдоо том үний тунгаар олгосноос 16 нэрээ хордож эмчлүүлсэн. Мөн Монс Улаанбаатар компани лавлахын эмч жавхлан төгсөн утсаар пенобарбитал эмийг хэрэглэх зааврыг иргэдэд буруу өгснөөс мөн 2 нэрээ хордох шалтгаан болсон гэдгийг прокуроос тогтооод байгаамаа. Прокуроос Эрдэнэчимэг жавхлан төгснөөрт эрүүгүйлийн 106-гийн 2 заасны дагуу буюу үүргээ биелүүлээгээс өвчтөнд хүнд хөндөвтөр гэмтэл учруулсан гэх эрүүгийн эрэгт үүсгэн шүүгдчихсээр татаад байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байна.